За бидний хэсэг нөхдөд ингээд Усамын зүүн госгийн тухай баригээд ороод анхын уул сар толгой дээр очичоод наашаага хэдэн километр сая явчихва. 70 орчим километр яваад ингээд нарийн гол гэж одоо ус нуурч цутгадаг. Замаараа маш олон голуудыг нийлүүлж аваад ус нуурч цутгадаг. Тийм голын одоо ихэн дээр ирлээ. Энэ доошоо ингээд харах юм бол нэлээд хэдэн зуун метр гүнзгий шүү те. Олон зуун метр гүнзгий байна. Төрлийн модон. За ингээд их нь одоо энэ шүү дээ те. Энэ үлээс байна, тэнд мөнх ногоон гацуур байна, тэр доор бургас байна. Сонь юм аа. Ямар хөөс байхгүй. Энэ гадаад орох гэж гал. Машин хариж үлээ. Одоо энэ хацж дууссан шүү дээ. Бид нар зөв хөлбөс туучсан. Их хэсгийн болов хөлөө бараад минь. Бид нар зүгээр хэд явж аваад кеп суучгаал тэгээд явж. Ийм байна шүү дээ. Ихний мөч. Тийм үү. Одоо гацуур бол их олон байна шүү дээ, тэ. Илхэн дотроос модурган гэдэг түүх бас. Энэ исэн мах дотроос. Модурс тэр доор бол одоо бургас гэдэг бас олон төрлөх байх шиг байна, тэ. Жимс байна. Жимс бас байна. Энэ ингээд энэ исэн бөөрөг, энэ исэн махан гэдэг энэ царин дондор ингээд урссаар байгаад ингэж явсаар байгаа л да. Энэ одоо нэг нийт 240 км явж байж 100 лав нэг 80 май 240 явж ус тусч байгаа бах тий. Тий. 200 гаруй километр явж байна. Зураг авахлахаар одоо ингэж энд сууж ягаад энэ цаад энийг харуулад Тэр цаана харагдж байгаа том хар бол одоо нэг ахрын уул гэдэг туулсан нутг. Тэгээд тэр ахрын уулны энэ талдаар байгаа тэр уул бол жижиг нөгөө тэр сар толгой. Монголын тал дээр. Ахрын уул сар толгой хоёрын дундуур одоо хөлийн зурвас байгаа гэж. Ийм харуулах гэж явсаар байна. Надтай хамтаа зураглаа буух хүн байгаа мó? байна шүү дээ. Байгаа юу. Хамгийн гол тэр сайхан доор очоод шаан дээр нийс. Энэ улаас модл байна л да. Энэ ийшээгөө одоо бас ийшээгөө аль амтан байгаа юу энэ? Ийм сайхан газар таа үдэг харуулахаар өөр нэрлээ шүү дээ. Хөрлөө.